За hi guys, би хоёр одоо зүгээр ингээд 7 хоногийн сүүлээр хагасаа өдөр нэг кемпинг хийгээд тэнцэнэ хончоод одоо өглөө босоод өглөөнийхөө цай уучаад ингээд сууж байна. Зүгээр юм богинохон видео тэр талаараа хийчихье гэж бодлоо. Нэг урт видео энэ төр бол хийхгүй. Тэгээд зүгээр нөгөө хонсонгаас танилцуулаад энэ цэцүүнээ тэр майхан дотор хөвтчихээн. Тэр ингээд майхнаа аваад энэ газар хүрээд ирсэн. Одоо хальт харуулъя. Энд чинь ингээд машинуудаа тавьчихсан, майхнаа босгоцсон ингээд нэг иймэрхүү газар байна. Эртээд бит хоёрын нөгөө нэг тэр уул руу гарсан газар сүүлийн видеонд дээр бас үзсэн баг. Хуу ванд гэдэг нэртэй одоо тэр байна. Яг тэр урд байгаа тэнцээ машинаа тавьчаа тэгээд дээш алхаж исэн тэнцээ байгаа. Яг энэ доор нь ингээд хонж болдог газар. Тэнцээ одоо өхөр энэ төр харагдаж байна. Яг энэ чинь нийтдээ бит хоёр хүн тэгээд нэг майхантай нийт төлбөр нь бол 24 евро болж илээ хоногийн. Тэгээд энэ чинь нэг сайхан жижигэн кемпингийн ширээ сандал авчираад бас жоохон галт төлжүүлт юм байлээ. Галт төлөн гэж жоохон юм шарж идээд эсвэл грилтэх ч юм уу. Тэгээд оройг сайхан өнгөрөөл гоё юм байлээ. Энэ чинь бас тийм бүр тэр цаана л одоо энэ чинээс харагдахгүй юм л та бүр тэр цаа талд нэг гал төлдөг тийм тасаг байт юм байлээ. Тасагч гэж одоо гал төлдөг нэг тийм том талбай. Энэ чинь бас гоё гал төлээд олуулаа суугаад юм ууж болох юм байна лээ. Энэ чинь бас жоохон уух юм бас авч болд юм байлээ. Пи ундаа энэ тэр. Тэр нь бас онгоох цагтай, хаах цагтай гэж байдаг бол эртхэн ирээл эртгэ аваад. Тэгээ би тэр шиг зүгээр ийм кул бокс авчраал. Тэгэл энэ ч ундаа ус пивнуудаа хийчвэл хангалттай юм байлээ. Бид хоёрт бол хангалттай л басна тий. За тэгээд видео маань ингээл боллоо. Богинохон видео үзэж сонирхсон бол лайк дараад комент бичээрэй. Асуултууд комментээр бичээрэй, тэгээ хариулнаа. Bye bye.